Монгол улсын улаан номонд орсон Дорны Сармахай. Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ Монгол улсын улаан номонд орсон Дорны Сармахай гэх хязгаарлагдмал тархацтай ховор зүйлийн нисдэг хөхтөн амьтны талаар ярихаар шийдлээ. Хэрвээ та манай сувгийг дэмждэг бол доор харагдах дансанд хандив өгөх боломжтой. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны зохисгүй нөлөөлийн улмаас амьтан ургамлын аймгийн амьдрах орчинд ороодож, дархцын хүрээ улам бүр хөмөгдөж, тэдгээрийн нөөц хомсдон, амьтан ургамлын олон мянган зүйл устж үгүй болохын зэрэгцээ, устдах аюулд ороод байгаа зүйлийн тоо хэдэн зуугаар нэмэгдэх болжээ. Энэ дундаас Монгол орн байгаль цаг уурын эрс дэрс уур амьсгалтай, экологийн хувьд нэн эмзэг бүс нутагт хамаардаг учраас хүн ам, мал сүргийн өсөлт, хот суурин газрын тэлэлт, үйлдвэржилт, уул уурхай гэх мэт байгальтай харьцах хүний үйл ажиллагаа эрчимжиж байгаатай холбоотойгоор бид бүхэн биологийн нөөцөө хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх тал дээр анхаарах, мэдлэг боловсролоо сайжруулах хэрэгтэй. Тийм учраас манай сувгийн зүгээс Монгол улсын улаан номонд орсон манай орны ховор болон нэн ховорцсон амьтан ургамлын талаар цуврал бичлэг хийхээр шийдсэн билээ. Ингээд бүгдээрээ Монгол улсын улаан номонд орсон Дорны Сармахай гэх ховор зүйлийн амьтны талаар мэдж авцгаая. Анх 1880 онд Германы байгаль судлаач Вильгельм Петерс Дорны Сармахайг шин зүйл хэмээн тодорхойлжээ. Гар далавчтан буюу сарсан далавчтны баг байхайхан огт хамаарах энэ амьтан Монгол улсын хэмжээнд ховор зүйлийн амьтан юм. Дорны Сармахай Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд анхаарал төртгөргүй, бүс нутгийн буюу Монгол улсын хэмжээнд мэдээлэл тутам хэмээн үнэлэгдсэн байдаг. Гадаад төрх, таних шинж тэмдэг. Дорны Сармахай том биетэй, 14-өөс 25 грамм жинтэй, 67-оос 75 мм урт биетэй, сүүл нь 40-өөс 50 мм урттай, шууны урт 47-оос 54 мм, харин урт нарийн далавчаа дэлгэхэд дэлгэцийн хэмжээ 30-аас 35 см хүрдэг. Эдгээр амьтад унжир сайн хөгжсөн хөндлөн дэвхтэй, жихний омог доод хэсгээрээ өргөссөн бөгөөд гадагш нугаларсан, жихний цэцэг суур хэсгээрээ их өргөн, бие богино, өтгөн өстэй, хэвэл цайвар хүрэн, хоолон хэсэг цайвар шаргал зүстэй, нурууны үс хар хүрэн боловч нэг популяцид хүртэл нурууны зүс бараан хүрнээс хар хүрэн, улаан өнгөтэй цайвар сортой буурал байх зэргээр өөрчлөгддөг ажээ. Харин тагнаан атраа 8-аас 9, эмэгчин 1 хос хөхтөө байдаг. Тархац нутаг амьдрах орчин. Дорны Сармахай Оросын өмнөд Сибирь ба Алс орнод, Хятадын төв болон дорн хэсэг, Тайван, Япон, Солонгосын хойгт тархжээ. Дэлхийн тархацын хамгийн баруун зах нь Монголд байдаг Зүүн Азийн уугуул сарсан далавчтны ховор төлөөлөгч юм. Чойболсон хотын орчим, Хэрлэн голын татам, Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан орчмын нутаг, Халтрын говь, Буур нуур, Халах голын сав, Сүхбаатар аймгийн Молцог элсний орчим, Дорногов аймгийн Их нарт, Төв аймгийн Эрдэнэ цант уул, Дорнод аймаг Матад сум, Хинтээ аймаг Дэлгэрхаан сум, Өмнө Дэлгэр сум, Дорногов аймгийн Сүлэн гэхээр, Дорнод аймгийн Чулуун хороот сумын Тарган ухаагийн хилийн застав, Даш балбар сумын Чух нуур зэрэгт тэмдэглэгдсэн бөгөөд Монгол орны зүүн, төв хэсгээр өргөн тархсан боловч ховор тохиолддог. Манай орны амьтны газар зүүн баруун хянганы тойрог, Монгол дагаврын хээрийн тойрог, Хинтийн тойрог, Хойд говийн тойргуудын далайн түвшнөөс дээш 594-өөс 1379 м өндөртэй тал хээр, цөлөрхөг хээрийн бүсүүдэд тархан амьдардаг ажээ. Хооллолт, амьдралын онцлог. Дорны Сармахай тал хээрийн бүсэд нуур цөөрөм, булаг шантны ойролцох байшин, барилгын дээврийн хөндөй, гүүр, өвөлжөө, сарвч, хад асга, чулууны завсар хөндөд голдуу үрлэж амьдардаг. Зүүн зүгийн хүн амын суурьшил багтай өргөн удам задгаа тал нутагт цэргийн орон сууцны байр, байшин зэрэгт олноороо үрэлдэг. Үржил тун өвөрмөц бөгөөд намар орой ороо нийллэгт орж, энэ үед эрс ирсэн байгаахан ис эмийнхээ бэлгийн истэ нийлж үр тогтдогч, тэр нь эмэгчнийхээ биед өвөл хаврын турш хадгалагддаг байна. Ингээд хойдон жилийнх нь хавар 5 дугаар сарын дундуур Дорны Сармахай эмэгчин хаврын нүүдэлхийн зуны байшиндаа ирж 50-аас 100 орчим тоотой, заримдаа 1000 орчим тоогоор төрмөл үүсгэн 6 дугаар сарын сүүлээр 7 дугаар сарын ихэнх хүртэл хугацаанд эмэгчин Сармахай 1-ээс 2 амьд зулцаг төрүүлж 1 сар орчим хөхүүлдэг. Шин төрсөн зулцаг 7 дугаар сарын сүүл 8 дугаар сарын ихээр нисэж эхэлдэг. Дорны Сармахай буурал Сармахайтай хамтаар төрмөл үүсгэх тохиолдолж байдаг. Энэ хугацаанд эр Сармахайнууд ганц нэгээр буюу цөөн тоогоор нийлж тусдаа амьдардаг.
Ир сармаахнууд зуны байранда эмэгчнээсээ хожуу ирэх бөгөөд 8 дугаар сарын ихээр нийлж сүргэлнэ. Өвөлжих байранда 9 дугаар сарын сүүлээр ирдэг ажээ. Дорны сармаахаа харуу бүрэг болоход нисэж эхэлдэг бөгөөд задгаа удам орон зайд өндөрт нисэн ангуучилж эрвэхээ, зох, шумуул зэрэг шавжаар холдог. Шөнийн идэвхтэй амьтан тул сарсан богоохай нүд тунс сайн хэмээн олон хүн боддог байх. Гэвч эдгээр амьтад нүд гэхээсээ илүү чихэндээ итгэдэг. Сарсан богоохайн сонсголын эргэтэн маш сайн хөгжсөн байдаг. Тэрээр өөрөөсөө хит аваа гаргаж, түүгээрээ орчноо баримжаалж, шөнийн харахуй зүг чигээ алдалгүй нисч, идэж тижээлээ төвөггөө олж чаддаг ажээ. Хит аваа гэдэг нь хүний сонсох хэмжээнээс илүү өндөр давтамжтай маш оймтгой дууны долгион юм. Сарсан богохон гаргасан хит авааг хүн энгийн мэдрэхүйгээр сонсох боломжгүй. Энэхүү аваа орчин тойрондоо тархаж, ургамал хорхоо шавж зэрэг ямар нэгэн биетийг мөргөн, буцаж ойдог ба сарсан богоохоо энэ цуурайг сонсон орчин тойрноо мэддэг. Энэхүү үзэгдлийг эхолокац гэж нэрлэдэг бөгөөд үүнийг ашиглан сарсан богоохоо шөнийн харах үед 6 метрийн цаана байгаа эрвээхээ хүртэл олж илрүүлж чаддаг. Түүнчлэн нэг цагийн дотор 1000-аас 1200 орчим шумуул болон ойролцоо хэмжээтэй шавжийг барьж иддэг буюу шөнө бүр ойролцоогоор 6000-аас 8000 шавж барьдаг гэсэн нийтлэг тооцоол байдаг. Өөрөөр хэлбэл сарсан богоохоо байгаль дээр хортын шавжийн тоо толгойг хянахад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ. Сонирхуулж хэлэхэд Дорны сармаахад одоо харагдаж буй үүрэг шимэгжилдэг хэмээн Монгол Улсын улаан наманд тэмдэглэн үлдээжээ. Тоо толгой ба хомсдох шалтгаан. Тархац популяцийн тоо толгойн өөрчлөлт хандлагын талаарх мэдээлэл хангалтгүй байгаа боловч хүний буруутай үйл ажиллагааны улмаас олноор нь алж устгах тохиолдол цөөнгүй байна. Байгаль цаг уурын хүнд ширүүн нөхцлөөс болж өвлийн үлрэлд олноороо хорогдож тоо толгой нь буурдаг. Дорны сармаахаа хүний сууршил даган байшин барилга, өвлжөө сарвчанд орогнож үүрэлдэг учраас гэрийн мууранд бариулах, дуу чимээ, паразит ялгадас зэргээс төвөгшөөх, малын өтөг бууцаар утах явдал байсаар байна. Үүрлэн амьдрах орчин хомос нэг дор олноороо цуглан амьдардаг учраас бөөнөрөө эрсдэлд орох магадлал өндөр байна. Монгол орны хувьд малын хэд бэлчээрлэлтээс үүдэлтэй гол нуурын эрг орчмын ойн дороотол, мал аж ахуйгаас үүдэлтэй усны органик бохирдол нь тэдний амьдрах орчны чанарыг дороотуулж, тэдний оршин тогтноход ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна. Эдгээр аюул дарамт нь сарсан богохон үржлийн орон зайг сүйтгэе зогсохгүй, хоол болгох шавжны хүртээмжийг бууруулж, сарсан богохон популяцад хүчтэй занал хийлдэг ажээ. Уул уурхайн үйл ажиллагаа, хуучны барилга байгууламжийг эвдэх, зам гүүрийг сэргээн засах, гал төмөр, химийн хорт бодис зэрэг санаатай болон санамсаргүй үйл ажиллагаанаас шалтгаалan өдгөө амьдрах орчин хомсдон устдаж болзошгүй зүйлийн тоонд орох болжээ. Дорны сармаахаа ба хамгаалах арга хэмжээ. Монгол Улсын засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад бүртгэгдсэн бөгөөд Монгол Улсын улаан наманд хязгаарлагдмал тархацтай ховор зүйл хэмээн бүртгэжээ. Дархас нутгийн зарим хэсгийг улсын тусгай хамгаалалттай нутгийн сүлжээнд хамруулсан байдаг. Хэрвээ бид энэ амьтныг хамгаалахыг хүсвэл хуурай хэрийн бүсийн булаг шандыг хүний шууд болон дам сөрөг нөлөөллөөс хамгаалах, байнга болон төр зуур олноороо бөөгнөрөн амьдрах орчныг илрүүлэн хамгаалах, алж устгахгүй байх, эколог, биологийн судалгааг наривчлан хийж, хүнд үзүүлэх нөлөө, улирлын нүүдэл, өвөлжилт, тархац, нөөцийг судалж тогтоон, хамгаалах арга боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай. Үүрлэх орчин ховор, тал хээрийн бүсэд айлын байшин, өвөлжөө, хашаа сарвчанд үүрлэх амьдрах нь элбэг байдаг тул нутгийн иргэдэд ашиг тусыг нь ойлгуулан хиймэл үр барьж өгөх гэх мэт арга хэмжээг авах нь нэн чухал юм а. Монгол орны хэмжээнд сарсан богоохоо байгалийн бүх бүс бүслүүрт тархсан байдаг. Манай оронд байгаа 19 зүйлээс дийлэнх нь тодруулбал 7 зүйл нь говь цөлийн бүсэд, түүнчлэн 6-аас 7 зүйл нь ойд, 3-аас 4 зүйл нь хээрийн бүсэд, мөн 3-аас 4 зүйл нь өндөр уулын бүсэд тархжээ. Өндөр уул, хээр талд сарсан богоохын зүйл цөөн, ойн бүс болон говьд илүү олон зүйлийн сарсан богоохоо тархсан байдаг хэмээн биологч, биологийн багш судлаач Д. Мөнх наст ярилцлага өгчээ. Ингээд та бүхэндээ Монгол Улсын улаан наманд орсон Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд анхаарал төвтгөргүй, бүс нутгийн буюу Монгол Улсын хэмжээнд мэдээлэл тутам хэмээн үнэлэгддэг Дорны сармаахаа гэх гайхалтай амьтны талаар танилцууллаа. Ховор болон нэг ховорцсон, магадгүй устдаж үгүй болсон амьтны талаар ярих нь хэрэггүй мэт санагдаж болохч бид алдаанаасаа суралцаж одоо байгаа бүхий л амьтан ургамлаа хайрлан хамгаалах нь нэн чухал юм а.
Тийм учраас миний зүгээс Монгол Улсын улаан номонд орсон манай орны ховор болон нэн ховор амьтан ургамлын талаар цуврал бичлэг хийхээр шийдсэн билээ. Хэрвээ та манай сувгийг дэмждэг бол доор харагдах дансанд хандив өгөх боломжтой. Мөн манай сувгийг дэмждэг, subscribe дарсан байгаль дэлхий, амьтан ургамал, их орондоо хайртай бүх үзэгчдэд чин сэтгэлээсээ баярлалаа. Ингээд үргэлжлэх дуртай өгөөрэй бичлэгээ дуусгая. Их болсон байгаль дэлхий, ховордсон ховордоогүй бүхэл амьтан ургамлаа хайрлан хамгаалъя.